13 цаг болсон байна үзэгчтэй. Мэдээнийхэнд үзэгч та бүхэндээ бид зочны ярилцлага хүргэн. За өнөөдөр бидэнтэй ярилцахаар Гамшигын эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ганбаатар хүрэлцэн ирсэн байна. Өдрийн төргий. Өдрийн төргий. Тэгэхээр өнгөрсөн одоо тий саяхан одоо Дорногов аймагт одоо ураанаас хордож 22 дугуйл өглөө гэсэн мэдээлэл ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгцлэр цацагдсан. За тэгээд мөн бас засгийн газрын ажлын хэсэг гарч дүгнэлт гаргасан байгаа. Тэгэхээр энэ дүгнэлтэн дээр бол ямар нэгэн ураанаас хордоогүй тий гэдгийг бол танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ дүгнэлтэн дээр та хоёр нь ямар бодолтой явж байгаа вэ? Энэ талаар бас танаас асуухмаар. За энэ Дорногов аймгийн Улаанбаатар сумд Малчин Орсорон 22 өхөр зөвс шалтгаанаар хоригдсон тухай анх 12 сарын 28-нд би өөрийн биеэр газар дээр очиод 1 сарын 4-нд хэвлэлийн баг хурал хийж зарласан. Гэхдээ энэ хэвлэлийн баг хурлаар нэг юм маш онцгой танилцуулсан байгаа. Юу юм гэхээр урааны хайгуулын анги дээр химийн бодисонд мал хордож өгсөн байх шинж тэмдэг байна. Өгсөн малын шинж тэмдэг дээр уушгин да нөсөөд буюу хаван үүссэн, цусан толб үүссэн маягаар огцом хурдтайгаар хордож өгсөн шинж тэмдэгтэй байна гэж анх нийгэмд танилцуулсан байгаа. Энэ маань явцын дунд бол тухайн бүс нутаг маань селений гүний усантай селений маш их өндөр агуулмжтай байна гэдэг нь бас 2011 онд тогтоогдсон байсан. Тэгээд ерөнхий сайдыг Дорногов аймагт ажиллах үед мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториос гинт нэг танилцуулга хийгдсэн. Эндээ юу гэсэн гэхээр өгсөн мал цацрагийн болон хүнд металл ужиг явцаар хордож өгсөн байна гэсэн шинж тэмдгийг тодорхойлж гаргаж тавьсан. Энийг баталгаажуулахыг тухайн үед шаардсан боловч одоо засгийн газрын мэдээллийн сайд 11 төвөр нийгэмд энэ мэдээ цацагдсан ахаад ахаад 36 цагийн дараа цацраг гэдэг үг нь алга болоод хүн металл ужиг явцтай хордлогонд тугал өгсөн байна гэсэн аль биесны мэдээ цацагдсан. Энийг иргэний нийгмийн байгууллагууд юу гэсэн гэхээр хайгуулын анги бол технологи мөрдөж чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр энэ асуудлыг бол ер нь ураантай холбоотой зүй ёсны асуудал байна гэдгээр иргэний нийгмийн байгууллагууд бол танилцуулсан. Засгийн газрын хэмжээнд ерөнхийдөө тухайн хариуг аваад ямар ч байсан нийгэм зөв ойлголт төрүүлэхийн тулд засгийн газрын хэмжээний ажлын хэсэг зохион байгуулж нийт 42 байгууллагын 100-аад төрлийн мэргэжлийн албатыг тухайн бүс нутагт бараг 100 сая төгрөгөөр ажилууллаа л да. Энэ ажлын үр дүн болохоор маш өрөөсгөл гарсан. Иргэний нийгмийн байгууллага энийг бол маш тууштай буруу шааж байгаа. Зөвхөн цацрагаас хордоогүй, цацраг байхгүй ердөөсөө цацрагаас гэсэн үгнүүдээс л бүх асуудлууд ямар ч байсан байхгүй гэдгийг энэ ажлын хэсэг танилцуулсан. Гэхдээ доор нь химийн хорт бодис буюу селен, зис, мишак гэсэн янз бүрийн бодисоос хордсон байх шинж тэмдэг магадлалтай байна гэснээс эцсийн хариу бол гаргаж чадаагүй. Тэгэхээр өдөө 6 сар болчиход байхад засгийн газрын энэ том ажлын хэсэг яагаад ийм дүгнэлт гаргаж чадахгүй байна. Бид бүр наривчлсан ялангуяа урааны буюу цацрагийн хордлогыг дэлхийн нийтийн бүр наана технологиор хүртэл авчираад тодорхойлж чадж байгаа юм байна. Гэтэл наадлын хувирамтгай, уусамтгай урал чанартай химийн бодисуудыг одоо л ингээд баталж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ гэдэг дээр маш сонирхолтой санагдаад байгаа. Тэгэхээр таны хувьд яг бас анх газар дээр нь очиж ажилласан хүний хувьд ямар дүгнэлт хийж байна? Би анхнаасаа энэ асуудлыг тавихтаа химийн хортой бодисонд хордсон буюу тухайн хайгуулын технологийн алдаа гаргасан байх магадaltaй юм а гэж гаргасан. Өнөөдөр ямар ч байсан бидэнд байгаа мэдээгээр тухайн урааны хайгуулын анги дээр 3 ч өрөмдлөгийн анги ажилтдаг юм байна. Гэхдээ энэ бүгд Монголын компаниуд байна. Энэ дээр өрөмдлөгийн явцад хэрэгэлдэг 25 нэр төрлийн янз бүрийн химийн бодисууд байна. Энэ химийн бодисуудын шинж тэмдгээр бол ямар ч байсан энэ ажлын хэсэг танилцуулагдсанаар бол байгаль орчны яамнаас бол химийн бодис алдагдаагүй гэсэн ерөнхий дүгнэлтийг өгсөн байгаа. Гэтэл гүний усанд маш их хэмжээний селен, зисмис байж шүү дээ.
Монгол орн бол сэлэний дутмагчлалтай бүс нутаг гэж явагддаг. Тухайн ураны хайгуулын ангийн өнөөдөр хэрэгжилж байгаа технологиор бол гүний уусгал баяжуулах технологиг хэрэгжилж газрын гүнд хөхрийн хүчээр шахаж тэрийг ураанаа уусгаж гаргаж ирдэг. Энтэй сэлэн гэж үдс бол хамт бас гарч ирдэг. Тэгэхээр яг ураантай холбохгүй ч гэсэн дам утгаараа хайгуулын өрөмдлөгийн анги нэгдүгээрт, хоёрдугаарт тэр технологи дээр нь тэр химийн бодисууд хэрэглэгдэж байна. Дээр нь тэр хөхрийн хүчлэр хамт ураантай уусж гарч ирж байгаа сэлэн бодис нь газрын өрсөн дээр ил байгаа юм байна. Тэгэхээр энэ технологиуд бол өнөөдөр ялангуяа энэ газрын гүнд уусгалан баяжуулах аргаар авах технологи бол дэлхийн нийтэд ялангуяа Австрал, Ново Зеланд эднэрт бол хориглогдсон. Дэлхийд ердөөс одоо Казахстанаас өөр газар баргалж хэрэглэхгүй байгаа энэ технологиг Монгол яагаад хэрэглэх гээд байгаа гэдэгт тэр ураантай бол холбож үзэж байгаа. Бид бол өнөөдөр нэгдүгээрт уран олдворлохын эсрэг байгаа үнэн байр суурь. Гэхдээ өнөөдөр урааны хайгуулын ангид дээр технологийн алдаа гаргахад ийм хэмжээний мал хүн нийгэмд хор учруулж байгаа нь цаашид байгаа энэ 87 лицензийн асуудал төр бид нар хянч чадахгүй байна гэсэн байр сууриас хандаад байгаа. Нийгэмд бол бид нар хоёрхан ойлголтыг л зөв төрүүлэх хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагууд бол ялангуяа энэ цөмийн цацрагийн технологиудыг бол ялангуяа энэ эрүүл мэндийн чиглэлээр, хөдөө аж ахуйн чиглэлээр, хил гайл бүх лаборатори төвшөнд хэрэглэх чиглэлээр бол хинч буруу шааж байгаагүй. Ганцхан урааны уурхай ажилуулах тэрнээс гарах түмэн гэж маш их хэмжээний хор охир мөн атомын цахилгаан станц цөмийн хог хаягдл гэсэн гурван юмнаас иргэний нийгмийн байгууллага татгалзаад байгаа. Бус технологиг бол иргэний нийгмийн байгууллагад харимж дэмжиж ажиллаж байгаа. Хил гайл дээр өнөөдөр аюулгүй байдал дээр хүнсний аюулгүй байдал дээр хадгалалтан дээр энэ технологиуд бас маш чухал хэрэгтэй технологиуд. Ялангуяа цөмийн энергийн газрын даргын энэ талыг мушгаад байгаа асуудал нь иргэний нийгмийн байгууллага маш их дургуутстай хүрэж байна л да. Тэгэхээр цогц зөв ойлголт өгөхийн тулд өнөөдөр иргэний нийгмийн байгууллага зөвхөн урааны уурхай мөн атомын цахилгаан станц цөмийн хог хаягдл гэсэн гурван шатлбараар нийгэмд ялангуяа Монгол оронд энэ гурвал хэрэггүй шүү гэдгийг л хэлээд байгаа. Бусад асуудлыг бол үнэхээр яриаггүй шүү гэдгийг аль биесээр бас хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр гамшигын эсрэг үндэсний төв энэ тал дээр яаж ажиллах вэ те? За мөн бас энэ ажлын хэсгийнхантай яг уулзаж дүнэлтийн тал дээр санал бодлоо хуваалцсан уу? Бид ажлын ялангуяа засгийн газрын ажлын хэсгийнхнаас байгаль орчны иргэний зөвлөл би бас байгаль орчны иргэний зөвлөлийн харьяатай үнэлтэй. Анх бол энэ асуудлаар тэндээс явсан. Энэ ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцах гад энэ ялангуяа өгсөн мэдээллүүдийг өнөөдөр бол авч чадахгүй. Ямар ч байсан ерөнхий сайдаар хэвлэл мэдээллийнхний өмнө ажлаа танилцуулга хийгдсэн. Энийг ямар ч байсан ерөнхий сайд эцсийн хариу биш юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өчигдөр улсын хурлын байгаль орчны байнгын орон дээр энэ асуудал дахиад яригдсан. Тэгэхдээ бас эцсийн хариу биш гэдгээ бол аль биесээр бүх шатандаа хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл бид нар цацрагийн тогтоогод ижиж ягаад хэмээн бидсэн тогтоож чадахгүй байгаа нь маш эргэлзээтэй байгаа гэдэг. Ямар ч байсан гадаад руу явах нэлээд их хэмжээний дээжүүд байгаа юм байна. Энэ маань хил гаалны тусгай нэг мөрдөх журмаараа зохицуулагдаад гадаадын лабораториуд дээр дүгнэлт гараад ирэх болов. Энэ дээр одоо ямар дүгнэлт гарч ирэх вэ гэдгийг л бас тандаж хүлээж байна. Гэхдээ бид нар иргэний нийгмийн байгууллагаас ямар ч байсан энэ эцсийн хариу гартал Кожигов хайгуулын ангийг ажилуулахгүй байхыг л шаардж байна. Тэгэхээр хонгор сумын асуудалч бас мэдээж те энэ хэрэгтэй холбоотойгоор сөхөгдөж байгаа. Тэгэхээр яг энэ хариуцлага алдсан компанид мэдээж хэрэг яг тогтоогдох юм бол ямар хариуцлага ногдох вэ? Бид өнөөдөр хариуцагчийг л хайгаад байгаа үнэндээ. Тэгвэл тухайн бүс нутаг дээр яг газар нутаг дээр өнөөдөр хариуцагч нь ердөөсөө нөгөө яг нотлогдох лабораторийн дүгнэлтгүй ч гэсэн дам утгаараа химийн бодисд хордсон гэдгийг бүх шатандаа зөвшөөрсөн болохоор тэнд химийн бодис хэрэглэсэн Арива компани Кожигов хайгуулын анги энэ дээр л яригдах ёстой. Яагаад энэ ангийг энэ одоо асуудлаас холдуулаад байгааг л үнэхээр ойлгохгүй байгаа. Засгийн газар ялангуяа энэ
Арива компани Кожиго хайгуулын ангийг ердөөсөө бүх шатандаа дурдахыг ч хүсэхгүй байна. Энэ ямар учиртайг үнэндээ энэ нийгэмд бол үнэхээр ойлгохгүй байна. Ялангуяа цөмийн эсрэг хүчлээ нийгмийн идэвхтэнгуй төлөвлөгөөнүүд өнөөдөр энэ Арива компани Кожиго хайгуулын ангийн даргын хэлсэн үг мөн өөрсдийнх нь зарласан хэвлэлийн бах хурал дээр тухайн бүс нутагтах одоо хог шаарын хогийн цэг дээрээ цацрагийн болон тийм хүнд металл тодорхой хэмжээний илэрч өндөр хэмжээнд байгааг бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Засгийн газар буюу цөмийн энергийн газар энэ мэргэжлийн байгууллагууд нь яагаад эднийг холдуулаад байгааг нь ердөөсөө ойлгохгүй. Тэгэхээр Монгол орны ялангуяа үндсэн хуулинд байдаг эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаат ирэх маань яаж хангагдах ёстой вэ? Энэ асуудлыг л иргэний нийгмийн байгууллага удаа дараа улс төрчгүйгээр шаардж байгаа. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын тавьж байгаа шаардлаганд бол ямар ч намын буюу улс төрийн өнгө шинж бол байхгүй гэдгийг бас аль биесээр хэлэх хэрэгтэй. Тэгэхээр яг малчин норов сүрэнгой хувьд те та яг газар дээр нь очиж ажилласан хүний хувьд яг ямар дүгнэлт яг юу гэж хэлжсэн бол ямар шалтгаанаар одоо ингэж олноороо те хордсон юм бол бид өнөөдөр маш сонирхолтой нэг асуудлыг яагаад хүндэхгүй байгааг гайхаад байна. Энэ бас урд нь бид нар хонгорын газар нутаг дээр ажилласан би өөрөө тухайн бүс нутаг дээр бас иргэний нийгмийн төлөөллөөр хамгийн сүүлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажилласан. Ямар ч байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хонгор дээр нэг жишээ хэлсэн. Химийн бодисоор хордсон тохиолдолд тодорхой хугацааны дараа химийн бодис маань өөрөө дэгдэмхий уруу чанартайгаар гараа авчдаг, байхгүй болчдөг. Энийг ингээд өчнөө сарын дараа тогтооход хэцүү байдаг. Өнөөдөр яг энэ асуудал энэ Улаанбаатар дээр буюу малчин нор сүрэнгээ мал дээр ерөнхий шинж тэмдгээрээ гараад ирчихлаа л та. Өвлийн яг тэр цаг үед ялангуяа 11 сарын 28-наас 1 сарын 23-ны хоорондох энэ цаг үеийн температур тухайн тэр хогийн цэг дээр химийн бодис дээр ямар уруу хамралтай байсан бас тодорхойлол шинжлэх ухааны талдаа энэ бол бас нэгэн үзүүлэлт болох ёстой. Ямар ч байсан 1 сарын 23-наас хойш тодорхой хэмжээний имчилгээ хийсэн үндсэн дээр энэ мал өгөх нь хорогдлон зогссон. Мөн байгаль экологийн өөрчлөлтөөр энэ асуудал ерөнхийдөө нааштай ирсэн. Өнөөдөр яг одоогийн байдлаар малчин нор сүрэнгой бол аргаа барцсан сууж байна л да. Ялангуяа тугал өсөх мал нь өвчтөг. Тэгээ энийг тогтоогод өгөөч гэж бүх шатанд нь тавиад засгийн газар нэтсэн яриг нь хэлж чаддгүй. Одоо би хинт найдах вэ, хинт идэх вэ гэж ярьж байна. Нор сүрэнгой энэ асуудал нь өнөөдөр зүгээр л дохоо. Энийг зүгээр л сэрэмжлүүлэг. Гамшигын эсрэг үндэсний төвөөс энийг сэрэмжлүүлэг маягаар ярьж байгаа. Урдч нь сэргийлж ярьж байгаа. Нийгэмд ялмар нэгэн уул уурхай ялангуяа энэ дотор ураны хайгуулын үед ийм асуудал босдго юм байна. Энийг өнөөдөр хооштой анхаарах хэрэгтэй гэдгийг л нийгэм таниулаад сэрэмжлүүлээд байгаа асуудал нь гол учир нь юм байна. За баярлалаа, бид тээр ярилцах цагийн хүрээд өндөрлөж байна. Цаг зав гаргаад ирж бидэнтэй харилцсан танд баярлалаа. Баярлалаа.